Энэ онд Баян өндөр сумын засаг даргын тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгаас нэлээд их хэдэн ажил хийгдсэний нэг нь мал амьтнаас хүнд халдварладаг өвчний тархалтын судалгааг хийсэн байна. Тус судалгааг хийхэд тус сумын иргэдийн төлөвчдийн хурлын хуралдаанаар орон нутгийн хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийг батлуулжээ. Тиймээс орон нутгийн хувийн хвшлийн мал эмнэлгүүдтэй гэрээхийн судалгаа хийж ажилласан байна. За 2018 онд Орхон аймгийн Баян өндөр сумын засаг даргын тамгын газрын мал эмнэлэг үржлийн засгаас бас хэд хэдэн ажлуудыг санаач хичээлээ. За ялангуяа одоо хүн амын хүнсний аюулгүй байдал, за дээр нь одоо балаас хүнд халдварладаг халдварт одоо зооно зөвшнүүдийн эсрэг бас тандалт судалгаа хийх. Энэ ажлуудыг хийсэн. За хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд одоо үндсэндээ тус аймгийн хүн амын одоо хүнсэндээ хэрэгжилж байгаа мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээг бол 2-3 жилийн өмнөөс хийж эхэлсэн. За мөн одоо үүний хажуугаар мал амьтнаас хүнд халдварладаг халдварт одоо зооно зөвшнүүдийн нэг болох бөрчлөө зөвшнийг тандалтын судалгаагаар хэрхэн одоо хэдэн хувьтай гаргаж ирэх энэ судалгаа шинжилгээний ажлыг бол уг ажлын хүрээнд Баян өндөр сумын нийт 4500 хүнээс цус авч хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн лабораторид хүлээлгэн өгч тандах шинжилгээг хийлгэхэд 76 хүнээс бүрцлээ зөвшний шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс малын удмын сан эрүүл мэндийн тухай хууль зааснаар өвчтөе малыг устгалд оруулж малын эзэнд 40 хүртэлх хувийн нөхөн олгорыг өгдөг байна. Учир нь бүрцлээ зөвч нь 3-7 сард хамгийн их болдог ба 20-50 насны хүмүүс өвчлөх нь олонтой байдаг. Бүрслээ зөвчин эргэтэн системийг гэмтээдэг ба ялангуяа тулгуур хөдөлгөөний эргэтэн тунгалгын булчирхай захын мэдрэл элэг дэлүүг илүү гэмтээж цаашлаад хүнийг хөдөлмөрийн чадварыг болгох зэрэг сөрөг талтай өвч юм а. Тиймээс орон нутгаас инхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.